Танд ийм орчлон хорвоо дээр ойр ганцаараа юм шиг ямар ч хүч чадалгүй сул дорой юм шиг хинч танд туслахгүй те амьдралын бүх зүйл нь хэцүү амьдрал гэдэг өөрөө дааж давахын аргагүй юм даваа юм шиг санагддаг үед байдгүй хэрвээ байдаг бол энэ нь emotional flashback буюу сэтгэл хөдлөлөөрөө өнгөрсөн очих үед төрдөг мэдрэмжүүд юм байна. Өнөөдөр бүгдээрээ хүүхэд насны trauma, complex гэмтлийн дараах стрессийн эмгэгэн чиглэлээр маш олон жил ажилласан сэтгэл засалч Pete Walker-ийн CPTSD From Surviving to Thriving гэдэг энэ номын талаар ярилцгаална. За өнөөдөр бол бүгдээ яг emotional flashback гэдэг энэ зүйлийн талаар илүү дэлгэрэнгүй ойлголттой болно. Emotional flashback буюу сэтгэл хөдлөлөөр өнгөрсөнд очсон тохиолдолд авч болох 13 алхмын талаар мэдж авцгаа. За сэтгэл зүгээрээ өнгөрсөнд очно гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр маш товчхоноор бол та яг хүүхэд насныхан хамгийн муухай тэр дурсамжийг тэр туулж өнгөрүүлсэн хамгийн хар бараан зүйлсээ сэтгэл хөдлөлөөрөө дахин мэдрээд байгаа. Энэ зүйлийг хэлдэм байна. Мэдрэлийн систем нь нөгөө тэмцэх, зүгтэх, гацах, саймших гэдэг 4 хариу үйлдэлийнхээ аль нэгэн дээр нь гацсан хүмүүсийг маш өчүүхэн жижигхэн зүйл өдөөгөөд буюу триггер хийгээд сэтгэл зүгээр нь цаг хугацаагаар аялуулад өнгөрсөндөө очичдаг. За ийм үед бол тухайн хүний ерөөсөө сэтгэл хөдлөл нь рационал тархиа давмгаалаад гараад ирнэ. Өөрөөр хэлбэл тэр хүн бүх зүйлд логикоор биш харин зөвхөн сэтгэл хөдлөлөөр бол 100% хандаад байна гэсэн үг юм байна. Emotional flashback-ийн хувьд бол хортой ичгүүрийн мэдрэмж төрнө. Гэрээсээ гарах ямар ч хүсэлгүй болно. Хүнд царайгаа харуулахаас дургуутдаг, зайлсхийдэг болдог. За тэгээ өөртөө итгэх итгэл нь бол бүр яг энэ нөхөн хугацаанд огт юм байхгүй. Оргуу хосон болоод алга болчдөг гинэ. За дээрэс нь нэмээд бурхангүй газрын бум галзуурна гихчээр дотоод шүүмжлэгч гэдэг байгаа. Тэр зүйл нь бол ерөөсөө галзуураад тэр хүнийг үргэлж өөрийнхөө болон бусад хүний зөвхөн алдаа дутагдал бүх муухай талын л олж харах. Тийм сэтгэл зүй орчин нөхцөлийг үүсгэдэг. Тэгэхээр тэр хүн бол ерөөсөө энэ амьдралдаа ганц ч удаад нэг зөв зүйл, нэг айтайхан зүйл хийгээгүй юм шиг санагддаг гинэ. Хүн тэгээд сэтгэл хөдлөлөөр өнгөрсөндөө очихоор өөрийг нь өдөөсөн ямар ч жижигхэн зүйлээс нь тэрийг бүр аягүй дэвэргэж хүлээж авд юм байна л та. Жишээлбэл та ингээд нэг ном барьж явж байгаа самсруу тэр номоо унагчих юм бол би ямар азгүй бэ өстө бүтлгүүмаа заяа харьсан гэл хэдэн цагийн туршид өөрийгөө энэ хороогийн хамгийн азгүй хамгийн бүтлгүү хүн гэж өөртөө дотроо хэлж магадгүй. За эсвэл зам дээр явж исэн чи ямар нэг машин таны урдуур ингээд аягүй шахаад ороод ирэх юм бол энэ өстө яадаг машин бэ гэж бүр ингээд хэдэн цаг тэр нэг уур бухимдал стрессээсээ гарч чадахгүй байх үе байдаг шүү дээ. За яг л энийг л хэлээд байгаа юм байна л да. Сэтгэл хөдлөлөөрөө өнгөрсөнд очсон хүмүүсийн бас нэг түгээмэл хийдэг зүйл нь болохоор өөрийгөө имжлэх гэдээ би орчуулад байгаа байхгүй юу? Энэ нь юу юм бэ гэхээр хоол хүнс анхаарал зарниулах зүйлс эсвэл сэтгцэд нөлөөлөх бодисууд байдаг шүү дээ. Ийм бодисуудыг хэрэглэж өөрийнхөө анхаарлыг сатааруулах. Өөрөөр хэлбэл сэтгэлийн шарх нь хөндөгдсөн тохиолдолд тэр хүн ингээд гинэт янз бүрийн түргэн хоолч юм уу шоколад шарсан хүмүүс идхийг хүсэх видео тоглоом тоглох олон цагаар нөгөө TikTok Instagram ухах за тэгээ үүн дээр нэмээд арх тамхи мансуурлах бодисыг ч юм уу хэрэглэх гэдэг нь бүгдээрээ ерөөсөө emotional flashback үед хүнээс гардаг хариу үйлдэл юм байна. За энэ өөрийгөө имжлэх гэдэг байгаа энэ үйлдэлүүд нь бүр улмаар ингээд дамжирсаар агаад яваандаа донтолт болж хувирдаг. Ийм аюултай зүйл юм байна. Сэтгэл хөдлөлөөрөө өнгөрсөнд очсон бол яаж өөрийгөө зөв удирдаад одоо цагтаа ирэх вэ гэдэг 13 алхмыг хэлж өгөө. Энэ 13 алхмыг бол би бүр сэтгэл зүй яаралтай тусламж гэж нэрлэлмээр санагдаад байгаа юм. За ингээд эхлэе. Нэгдүгээр алхам нь бол өөртөө би сэтгэл хөдлөлөөрөө өнгөрсөнд очсон байна. Надад emotional flashback болоод байгаа юм байна гэж хэлэх хэрэгтэй юм байна. Өөртөө ингэж сануулад өнгөрсөнд болсон тэр үйл явдлууд одоо надад нөлөөлөхгүй. Намайг тэр зүйлс одоо зоож чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За ер нь энэ 13 алхмыг ингээд бүгднгийн та сонсох юм бол бүгдээрээ ер нь өөртөө өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллах, ярилцах ийм аргууд байгаа даа. За 2 дугаар арга нь болохоор надад яг одоо айдас төрж байгаа ч гэсэндээ яг үнэндээ бодиттой аюул тулгараагүй байна гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй. Яг одоо та аав ээжийн гэрт айгаад сууж байгаа бяцхан хүүхэд биш. Яг одоо та энэ аюулгүй байгаа. Аюул өнгөрсөнд үлдсэн гэдгийг санаарай. За 3 дугаарх нь болохоор өөрийнхөө хэл хязгаарыг тогтоо. Буюу одоо хинж таныг гомдоож чадахгүй. Хинж таныг өвтгөж чадахгүй. Бусад хүн таныг гомдоох, өвтгөх
энэ эрхийг битгий өгөө. Та одоо насан турш хүн. Тийм учраас аюултай нөхцөл байдлаас хүссэн үедээ холдож чадна. Өөрийгөө өмгөөлж хамгаалж чадна гэдгээ санах хэрэгтэй. Дөрөв дэх алхам нь болохоор дотоод хүүхдтэйгээ ярилцаад тайвшруулаа. Таны дотор байгаа хүүхэд танаас ямар ч нөхцөл болцолгүй хайрыг хүсэж идэм байна л та. Тэгэхээр өөрийнхөө дотоод хүүхэдтэй одоо тайвшир, бүх зүйл сайхан болноо. Би чамааг үргэлж хайрлана. Би чамааг үргэлж дэмжинэ гэх мэтээр жинхнээсээ яг юм хүүхэдтэй ярилцж байгаа юм шиг ярилцаарай гэж зөвлөсөн байна. За дөрөвдүгээрх нь болохоор яг emotional flashback болж байгаа үед энэ сэтгэл зүйн нөхцөл байдал үрдүлтэн гэдэг бодол ийм айдас хүмүүс төрдөг юм байна л да. Тэгэхээр бүх зүйл үрд юм байна гэдэг тэр бодлоо эргээд нэг хар. Хүүхэд байхдаа л те айх үл тоодох гэдэг тэр мэдрэмжүүд хизээж дуусахгүй юм шиг санагддаг байсан. Үрд мөх бүх зүйл юм хэцүү байх юм шиг санагддаг байсан. Гэхдээ одоо эргээд харахад тэр бүх зүйл арт хоцорсон байна. Тэрнтэй яг адилхан энэ хэцүү мэдрэмж бас бүх зүйлийн адилаар миний арт хоцорноо гэж өөртөө хэлэх юм байна. Дараа нь та бол одоо насанд хүрсэн хүн шүү гэдгээ санаарай. Хүүхэд байхад танд байхгүй байсан тэр чадвар, хүч чадал, нөөц боломж одоо бүгдээрээ танд байна. Энэ бодол таныг маш их тайвшруулах болно. Энэ 7 дахь алхмыг бол ялангуяа зохиолч маань emotional flashback болонгуудаа тэрийг мэдрээд хэрэгжүүлээрэй гэсэн байсан. Энэ арга бол биетэйгээ эргэн холбогдох арга. За айдсаас болоод хүн ер нь биеэсээ тасраад яг энэ тархин дотроо бодол дотроо гацчихдээ юм байна л да. Тэгэхээр ийм үед яах юм бэ гэхээр бие зөөлнөр сулал гэсэн ба. Хүн булчингаа ингэж чангалаад ахаар тархинд нь хуурамч аюулын дохио очиж идэм байл л да. Тэгэхээр ээлж дараалаад булчингаа ингэ сулсах хэрэгтэй юм байна. Айгүй юм зөөлнөртэй. За одоо хөлийн булчингуудаа сулдъя. Нурууны булчингаа суллъя, нүүрний булчингуудаа суллъя гэх мэтчлэн ээлж дараатаар булчингаа сулнаа. Дараанаас хор гүнзгий удаан амьсгалаа ингээ барьчаар бас аюулын дохио дахинд очиж яадаг. Энэний дараа болохоор үйл хөдлөлөө удаашруулна. Ер нь ямар нэг юмд юм яаруу санд руу байх нь таны нөгөө flight буюу зүгтэх хариу үйлдэлийг чинь өдөөж идэг. Тийм учраас магадгүй алхаж байгаа бол алхаагаа удаашруул. Компьютерийн гар дээр өсө тачиг л юм шивж байгаа бол тэрийг ингээ зөөлөн бодоод тайван шивээд үзье гэж байгаа. За энэ бүх аргуудыг авсныхаа дараа өөрийгөө тайвшруулах тийм аюулгүй газар очино. Хүнчлөөр ингээ өөрийгөө ороогоо цайхан хучаад дэрс ч юм уу те эсвэл юм хайртай чихмэл тоглоом байдаг бол тэрийгээ тэрээ орондоо ороод төр зур унтаж болно. Зарим хүн болохоор ингээ орондоо тухгүй мэдрэмж төрдөг юм байна л да яг ийм үедээ. Тийм хүмүүс бол шкафандаа ч юм уу байн дотроо гэдэг бүр илүү юм хаалттай жижигхэн орон зайд хэвтгэн өөрт нь тийм аюулгүй тухтай мэдрэмж төрүүлдэг гинэ. За тэгэхээр ийм газар та nap хийх хэрэгтэй буюу төр зур унтах хэрэгтэй. За энэ бүх үйлдэлийг хийж байхдаа өөртөө төрж байгаа тэр айцаа зүгээр л мэдрэх юм байна. Айц гэдэг бол зүгээр мэдрэмж, зүгээр генерик. Та л ямар нэгэн зүйл хийхгүй бол айц таныг яаж чадахгүй гэдгийг битгий мартаарай. 8 дугаар алхам нь болохоор дотоод шүүмжлэгчийнхаа хэтрүүлсэн тэр сөрөг яриаг нь сонсгоо болох. За ингээх 2 арга байгаа. Ер нь энэ видеоныхон дараагийн хэсэгт энэ дотоод шүүмжлэгчийн талаар илүү дэлгэрэнгүй ярина. За ямар ч гэсэн 2 арга нь гэхдээ энд цус дурдчихъя. Эхний арга нь болохоор бодлоо зогсоох арга байгаа. Өөрөөр хэлбэл тэр дотоод шүүмжлэгчийн яриад байгаа хэтэрхий дэгсдүүлсэн бүх зүйлийг удирдах гэсэн тэр хүслийг нь тэр яриаг нь таслан зогсоогоод өөрийгөө аль болох буруутгахгүй, үзэн ядахгүй, өөрийгөө хаяхгүй байхыг хичээх хэрэгтэй юм байна. Дотоод шүүмжлэгчтэй үгүй чи чимээгүй дуугаа гэж хэлэх хэрэгтэй гинэ. Бодлоо зогсоох аргыг ашигласныхаа дараа бодлоо орлуулах аргыг ашиглана. Өөрийнхөө сайн сайхан чанарыг хийж бүтээсэн зүйлтэйгээ өөртөө сануулнаа. Тэр сөрөг бодоо ярианда автаад суугаад байхгүй гэсэн үг. 9-р нь болохоор өөртөө гашуудах боломжийг олго. Нэг талаараа сэтгэл хөдлөлөөрөө өнгөрсөнд очноо гэдэг чинь таныг те ямар бодол, ямар үйл явдал, ямар үг одоо хүрт шаналгаад явт юм бэ? Танд яг юу сэтгэлийн шарх болж үлдсэн юм бэ гэдгийг олж мэдэх боломж юм байна. Тэгэхээр та дотоод хүүхдтэйгээ дахиад ажилланаа. Өнгөрсөнд яг тэр хүүхдийн одоо гэмтсэн, шаналсан, шархалсан тэр үйл явдлыг нь олж мэдээд ойлгоод мэдрэмжийг нь баттгаж өгнө. Жишээлбэл одоо юу гэдэг байнга л муу суртай, толгой муутай гэд загнуулдаг байсан хүүхэд байж бодъё л доо тийм. Хим бол яг энэ emotional flashback болсон үедээ нэрэл хүнтэй ямар ч хүн тэгж байнга хэлүүлэх хэцүү шүү дээ. Энэ бол ямар ч хүнийг, ямар ч хүүхдийг маш их шархлуулах үг байсан байна.
Би тийм жаахан хүүхэд байсан хэрнээ энэ зүйлийг даваад өнөөдөр энэ хүртэл ирээд гээд явж ийн хөрхий дөө те би бол аюу мундаг байсан байх шүү. Гэхдээ намайг одоо яагаад тийм жаахан бах тийм ухааг хэлжсэн юм болоо ямар харамсалтай юм бэ гэх мэтчлэн өөрөө өөртөөгөө дотоод хүүхдтэйгээ ярилцсанаа гэсэн. Гэхдээ заавал ингэж ярихдаа ингээл саяных шиг чангаар үгээр гаргаад хэлэх шаардлагатай гэсэн үг биш. Зүгээр л өөрөө дотроо өөрийгөө ингээд инэрч хайрлаад энэ бодлуудыг бодноо гэсэн үг юм байна. 10 дугаар алхам бол аюулгүй харилцаа үүсгээд бусдаас тусламж дэмжлэг хүсэж бай. Хэрэгтэй үед ер нь бол ганцаараа байх хүн хэрэгтэй. Гэхдээ хортой ичгүүрийнхаа мэдрэмжээс болоод өөрийгөө бусдаас тусгаарлах ч юм уу ганцаардаж болохгүй. Өөрийнхөө ойр дотны хүмүүстэй яг emotional flashback гэдэг зүйлийн талаар яриад мэдлэгтэй болгоод өгчих. Тэгээд өөртөө хэрэгтэй үедээ миний яриаг нэг сонсоод өгөөч, намайг нэг сонсоод өгөөч. Миний нөгөө emotional flashback гэдэг зүйл надад одоо болчиход байна гэд хэлж явах хэрэгтэй юм байна. За 11 нь болохоор таныг яг ямар зүйл өдөөгөөд байна. Сэтгэл хөдлөлөөр өнгөрсөнд аваачаад байна вэ гэдгийг анзаар. Таныг тэгж өдөөгөөд байгаа зүйлсээс, хүмүүсээс, орчноос за тэр бүхэл тэр бодлуудаасаа хүртэл зайгаа авч сураа. Хэрвээ өдөөгчөөсөө зайгаа авах боломжгүй байгаа бол сэтгэл хөдлөлөөрөө өнгөрсөнд очихгүй тулд авч болох тийм урьдчилсан сэргийл арга хэмжээг өөртөө бодож ол. За 12 нь болохоор бас яг төстэй яг аль үерөө сэтгэл хөдлөлөөрөө очиод байгаагаа анзаар гэж байгаа байхгүй. Түрүү хэлсэн сэтгэл хөдлөлөөрөө өнгөрсөнд очноо гэдэг чинь хүүхэд байхдаа авсан ямар шаргачин таныг одоо өөр шаналлах юм бэ гэдгийг олж мэдэх эдгэх боломж шүү гэдэг бас юм эерэг өнцгөөс харахаа битгий мартаарай. Тэгэхээр яг emotional flashback болсон үедээ ингээд анхаарлаа төвлөрүүлээд бодоод үзэх юм бол магадгүй танд нэг юм зарим нэг юм дурсамж эсвэл зарим нэг хэлжсэн үгнүүд санаанд орж ирж магадгүй. Тэгэхээр тэр үгнүүд тэр дурсамжууд таныг одоо хүртэл шаналгадгаа гэсэн үг юм байна. 13 дугаар алхам урт удаан энэ эдгэрэх үйл явцад төвчээртэй бай. За сэтгэл хөдлөлөөрөө өнгөрсөнд очоод байдаг тэр давтамжаа, тэнд гацдаг тэр хугацаагаа багасгахын тулд мэдээж цаг хугацаа шаардлагатна. Эдгэрэх гэдэг бол ерөнхийдөө 2 алхам урагшаа алхаад 1 алхам хойшлолт зүйл шүү гэдгийг бити мартаарай гэсэн байна. Энэ 13 алхамаас яг emotional flashback болсон үедээ шууд хэрэгжүүлж болох аргыг би улаан өнгөөр тусдан тэмдэглэжээ. Заримдаа ингээл юуч болоогүй байхад бид нэр яг сэтгэл ингээл хямраад хэвдэг штэ. Emotional flashback болоод хэлдэг. Гэхдээ тэр нь болохоор яг үндэ л юуч болоогүй үед биш. Харин тодорхой хэмжээнд бид нар ямар нэгэн зүйлээс болоод өдөөгцсөн учраас тэр мэдрэмжүүд төрдөм байна. Хүн бол яг тэр болгон тэр өдөөгчөө анзаараад байх нь хоор байдаг гинэ. За өдөөгч нь бол өөрөө хүн, газар орчин, эд зүйл, үйл явдал, нүүрний хувирал, дууны өнгө, үнэр гэд бүр юу ч байж болдог. За эдрийг бол бүгднийг ерөөхдөө нийтд нь гадаад өдөөгч гэж нэрлэдэг юм байна. Хамгийн түгээмэл өдөөгчд гэсэн чинь эцэг дээрээ зочилж очих. Хүүхэд нас нь яг тэр хүчирхийллийг үйлддэг байсан хүнтэй төстөө хүн харах, эцэг эхий ашигладаг байсан тэр дууны өнгийг эсвэл яг тэр хэлдэг байсан үгийг нь дахин давтаа хэлэх гэх мэт зүйлс өдөөж болдог гинэ. Зохиолч маань өөрөө хүүхэд наснд траума өгөх хүмүүс эцэг их эсвэл асран хамгаалагч гэдэг те ойр дотны хүмүүс байдаг гэдэг үүднээс ер нь эцэг гэдэг үгээ бүгднийг төлөөлүүлчихсэн байгаа шүү. За тэгснэ энэ дээр нэмээд бүр хэний ч санаанд оромгүй юм алдаа гаргах үед ч юм уу. Бусдаас тусламж хүсэх, олон нийтийн өмнө ярих. За тэгээ тэр бүхэл нөө өлсөх, цангах, ядрах, ганцаардах гэдэг иймэрхүү зүйлс хүртэл өдөөгч болж болдсон байна л да. Тэгэхээр өдөөгч бол ер нь амар их хаасайгүй байдгаа гэсэн. Хойлч өөрийнхөө нэг төвгийг бичсэн байсан. Насанд хүрсэн том болцсон хойноо гадуур ингээ явж байхдаа бөөнөрөө явж байгаа өсвөр насны хүүхдүүд харахаар л нэг emotional flashback болоод идэв байсан гинэ. Тэг яагаад ингэж байгаа юм болоо гэд өөрийгөө анзаараад үзсэн чинь эргээд хүүхд насаа бодоод үзсэн чинь яг жоохон хүүхд тахта өсвөр насны хүүхдүүд нэг хоорондоо нэг амар дээрлэгдэг team сургуульд явдаг байсан юм байна л да. Тэгээ тэрнээс болоод өсвөр насны хүүхдүүд харахаараа ялангуяа олоолаа явж байгааг харахаараа ингээ триггер болоод буюу өдөөгдөд байдаг болсон. За гадаад өдөөгчийн хувьд иймэрхүү зүйл байдаг бол дотоод өдөөгч гэж бас зөндөө зүйлс байгаа. Дотоод өдөөгч нь ихэвчлэн нөгөө бүх зүйлийг сөргөөр олж харддаг тэр итгэл үнэмшил буюу дотоод шүүмжлэгч гэдэг зүйл маа хүнийг өөрийг нь триггердээд өөрийг нь өдөөгдөд нөгөө нэг emotional flashback болоод идэм байна л да. Өөрийнхөө гадаад дотоод өдөөгчийг найзлуулах сайн таньж мэдэх хэрэгтэй. Гэхдээ би яг энэ зүйлээс өдөөгдлөө гэж анзаархаас илүүтэйгээр яг тэр өдөөгдөж байгаа үеэ
мэдрэх нь айгүй чухал байдаг гинэ. Яа тэгэхээр нөгөө хүний сэтгэл чинь ингээд жаахан хямраал эвгүй болол яваад байдаг. Хүн болохоор өөрөө тэрийг ингээд тэсэл төвчээл яваад байдаг. Нэг мэдэхэд бол яг тэр emotional flashback гэдэг зүйл дээр ингээд гүн орцсон, амар урт хугацаа өнгөрцөн байдаг юм байна л та. Тэнгүү тэрийг ингээд урт хугацаа өнгөрсөн хойно гаргаж өөрийгөө одоо цагтаа авчрахаас илүүтэйгээр дөнгөж яг тэр emotional flashback эхэлжээнгууд нь таслан зогсоох нь хамаагүй үр дүнтэй байдаг. Хоёрдугаарт угаасаа нэг юм emotional flashback болцсон те сэтгэл санаа хэцүү ингээл яваад ах чи угаасаа аюу хэцүү шттэ те. Тийм учраас өдөөгч олж мэдээд өдөөгт жоогоо анзаардаг болчих юм бол нөгөө саяны дээр дурдсан 13 алхмаа аль болох хурдан хэрэгжүүлээд одоо цагтаа илүү сэтгэлийн амар амгалан байдалтай амьдрнаа л гэсэн үг юм байна. Зохиолч бол энэ 13 алхмыг заавал нэг дор бүгдийг нь эхнээс нь дуустал нь хийх ёстой гэсэн зүйл бол огт бичээгүй. Харин ч эсэргээрээ яг хэрэгтэй үедээ өөрийнхөө хүсэж байгаа алхмыг ингээд баг багаар хэрэгжүүлээд ер нь аюу уян хатан ашиглаарай гэж бичсэн байсан. Биднийг сэтгэл хөдлөлөөрөө өнгөрсөн цаг руу очиход хамгийн их өдөөгч болдог дотоод шүүмжлэгч гэдэг энэ зүйлийн тухай одоо ярилцъя. Дотоод шүүмжлэгч гэдэг зүйл хүүхэд насны хүчирхийлэл эсвэл нөгөө үл тоомсрол, үл хайхарлаас ургаж гардаг зүйл гинэ. Эцэг их асран хамгаалагч нь хүүхдтэйгээ сэтгэлийн холбоос үүсгээд фидбек буюу тэр хүүхдтэй одоо байнга хариу үйлдэл үзүүлж авах хэрэгтэй байдаг. Гэтэл ингэж хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор хүүхдэд нөгөө сэтгэл түгшил, айдас гэдэг мэдрэмжүүд төрдөг юм байна. За энэ дээр нэмээд ихэнх хүүхдэд төгс төгөлдөр рүү тэмүүлэх буюу perfectionist байх зүүн сайн үүсгэе. Хүүхэд төгс төгөлдөр байхыг хүсээд байхад эцэг их нь халуун дулаанаар хандахгүй болохоор дотоод шүүмжлэгч гээд байгаа энэ зүйл маань айгүй аюултай. Одоо муу тал руугаа эргээг өөрлөгөө дайраад өөрийгөө үзэн яддаг, өөрийгөө доромжилдаг, өөрийгөө хөсөр хайдаг болчт юм байна. Өөрөөр хэлбэл тэр хүүхдээ аав ээж яагаад намайг тоохгүй байгаа юм болоо гэж гайхсан асуултанд тэр дотоод шүүмжлэгч нь чи өөрөө л юм хүн тоохооргүй хачин амтан байгаа болохоор л тоохгүй байгаа штэ гэдэг ийм ихтгэл өнөмсөл үүсгэждэг байгаа байхгүй юу. Нөгөө талаас нь аав ээжийнх нь хэлдэг чи бол муу хүүхэд гэдэг тэр үгийг хүүхэд өөрөө би бол муу хүүхэд юм байна гэдэг ихтгэл өнөмсөл болгоод авчдаг. За энэ дээр бол яг зөвхөн муу хүүхэд л гэдэг жишээг яриад байгаа. Гэхдээ зарим аав ээж нар бол үнэхээр хүүхдүүдтэй ямар сэтгэл хэмшрүүлэн үг хэлдэг байлээ те. Зүгээр л гадаа хүүхдээ олны нүдэн дээр давуулаад явжиж бүр амар загиндаг. Гэтэл тэр загинж байгаа үгийг нь тэр өөрлсөндөө бодлогогүй хэлсэн үгийг нь хүүхэд болохоор би ийм юм байна. Намайг төрүүлж өсгсөн, намайг ямарч болзолгүй хайрлах ёстой ээж аав маань ингэж хэлж байгаа юм чинь энэ яг үнэн байх гээд даалт ухамсартаа суулгаад авчдаг юм шүү. Энэ perfectionism буюу төгс төгөлдөр тэмүүлдэг талаар илүү дэлгэрүүлээд ярихад энэ өөрөө хүүхдийн аюулаас хамгаалах механизм болт юм байна л да. Хүчирхийлэлтэй тийм амар нөхцөлд хизээч хүний хүрч чадахгүй төгс төгөлдөр байх гэдэг зүйл нь хүүхдэд өөрөө бууж өгөхгүй байх, зүтгэх, хичээгээд амьдрах тэм шалтгаан болт юм байна. Нөгөө талаасаа эцэг их нь хайрлахгүй байгаа учраас би хэрвээ төгс болчих юм бол ээж аав намайг хайрлнаа гэдэг энэ бодол нь хүүхдийг төгс төгөлдөр рүү угаасаа улмал тэмүүлүүлж идэг. Эргээд энэ нь тэр хүүхдэд утга учир зүг чиг болтоо гэж байгаа. Гэтэ хичээгээд хинч төгс болж чадахгүй ш. Тэгэхээр нөгөө талаасаа энэ өөрийгөө үзэн ядах, өөрийгөө хаях, өөрийгөө хараад дургу хүрэх тэр шалтгаан нь болдог. CPTSD эмгэгтэй хүмүүст бол энэ төгс төгөлдөр тэмүүлэх тэг хүрч чадахгүй болохоор эргээд өөрийгөө үзэн ядах гэдэг зүйл бол зүгээр л баг амьдралын хэм маяг нь болчихсон байх тийм хандлагатай байдаг гэсэн. Та яг өөрөө чин сэтгэлээсээ өөртөө ярилцж гин үү эсвэл дотоод шүүмжлэгч чинь таны өмнөөс тантай ярилцаад байна уу гэдгийг яаж мэдх юм бэ гэхээр мэдээж өөрийгөө хараах, доромжлох, загнах гэдэг энэ зүйлсээс гадна төгс төгөлдрийг үргэлж шаардж идэг. Чи яг одоо төгс л авахгүй бол чамайг хинч тоохгүй, чиний бүх хайртай хүмүүс чинь чамайг хаяа явчихна гэдэг ч юм уу те. Иймэрхүү бодлууд үргэлж толгоонд ч эргэлздэг байх. Бүхний хар цагаанаар харах. Би үргэлж азгууддаг. Эсвэл би хизээч зоригтой хүрж байгаагүй гэх мэт үгсийг та өөртөө хэлж ивэл эн чин дотоод шүмжлэгч юм байна. Яг л яг бодоод үзэх юм бол үнэхээр тэ бүх насан турштай амьдралдаа цаг минут тутамд бүтлгүүддэг хүн гэж байхгүй. Энэ амьдралдаа бүр тавьсан ганц зорилготой. За өнөөдөр би найзтайгаа уулзсандаа эсвэл би өнөөдөр тэр хүртэл алхандаа гэдэг ийм зорилготой хүрээгүй хүн гэж энэ хороо дэлхий дээр байхгүй. За тэгэхээр энэ бодол бол бас дотоод шүүмжлэгчээс улбаатай юм байна. Юмыг хэтрүүлэн бодох, дахин бодох гэдэг бол бас нэг шинж тэмдэг. Жишээлбэл одоо юу гэдэг би өнөөдөр дарга руугаа нэг жоох эвгүй харцсан, дараа намаа юу гэж утсан бол гэлтэй орой унтахтаа хүртэл энэ бодол чинь ингээл тархи толгоонд чи эргэлдээл таны найрч өгч чадахгүй
хөрвөөгөөл за тэгээ би дараа руугаа муухай харсан ч одоо бистэ яг ажилласаа халагдах байхаа гэдэг ч юм уу. Иймэрхүү бодлууд бол бүгдээрээ дотоод шүүмжлэгч. Сошиал медиа гарч ирснээс хойш биднэрт бас энэ дотоод шүүмжлэгчийн нэг шинж тэмдэг айгүй илэрдэг болсон. Тэр нь болохоор өөрийнхөө зүгээр л энгийн нэг өдрийг, энгийн нэг одоо үеийг өөр хүний яг сошиал медиадаа ч юм уу постлсон өөр нэг хүний амьдралын хамгийн оргил үетэй харьцуулаад өөрийгөө сөргөөр бодох. Гин буруутай мэдрэмжээс дотоод шүүмжлэгчийн ажил юм байна. Яг хүнд мэдээж өөрийгөө нэгт тавих одоо үе байдаг шүү дээ. Тэгээд өөрийгөө нэгт тавих тэр шийдвэрийг гаргангууд өөр хүмүүсийн өмнө гин буруутай үйлдэл хийсэн юм шиг санагдаад байдаг. Жишээлбэл одоо ядраад найзуудтайгаа уулзах чадахгүй боллоо гэд хэлээд гэртээ амархад найзуудынхаа өмнө гинтэй мэдрэмж, тийм мэдрэмж төрөөд байвал энэ бол таны дотоод шүүмжлэгч юм аа. Хит их үр дүнтэй ажиллах, ажилдаа ер нь донтох, байнга завгүй байхыг хүсэх гэдэг нь бүгдээрээ бас дотоод шүүмжлэгчийн нэг илрэл юм байна. Энэ дээр яг зохиолчийн ном дээр бичсэн нэг үг нь надад амар таалагдсан. I'm a human being, not human doing буюу би бол хүн гэдэг оршуу болохоос биш хүн гэдэг үйлдэлхүү биш юм аа гэж би орчуулмарч юм шиг санагдсан. Тэгэд энэ бол бас яг үнэн. Өөрийгөө амраагаа чи амарлаа гэж чи хинт ч хэрэггүй өмнө цэнгүү хүн болохгүй гэдэг энэ санааг зохиолч маань хэлсэн байна. За тэгэл дахиад бидний ингээл хизээч холбож бодохооргүй яаруу санд руу байх хийх ёстой ажлаа хийхгүй ингээл хойшлуулаад залхуураал гэдэг штэ тий. Энэ үйлдэл ирээдүгөө сөргөөр төсөөлөх, энэ амьдралд ерөөсөө сайн сайхан зүйл алгаа гэж бодох нь бүгдээрээ дотоод шүүмжлэгчтэй холбоотой байна. Та төрлийн ийм хүн биш. Энэ амьдрал ч гэсэндээ угаасаа бүр ийм амьжигтай хэцүү биш. Энийг яг зөөрлүүлэх юм бол таны тархинд чинь нэг юм компьютерийн вирус одоо орж ирж суучаад танд ийм бодлыг төрүүлээд байна гэсэн үг юм байна. Дотоод шүүмжлэгчийн үүсэл гарал дээрээс нь нэмээд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Яаж дотоод шүүмжлэгчээ таних вэ гэдэг талаар нэлээд ярьлаа. Одоо тэгэхээр тэгвэл энэ нэг муухай дуу хоолойг яаж таслан зогсоох юм бэ гэдэг арган талаар ярилцгач. За энэ аргыг бол зохиолч маань өөрөө бүр номон дээр амар ингээд онцлоо тэмдэглэсэн байгаа хгүй. Энэ аргыг би хүн бүр зөвлөөд баршгүй гэсэн байсан. Тэр нь ямар арга юм бэ гэхээр бодлоо зогсоох. Өөрөөр хэлбэл өөртөө тэр төрж байгаа өөрийгөө муулж байгаа тэр бүх уур бухимдлаа нийлүүлж байгаа эргээд нөгөө дотоод шүүмжлэгч гэдэг тэр дуу хоолой руугаа хандуулаад одоо бойл чимээгүй бай дуугаа бай амаа тат гэд уурлаад зоригтойгоор хэлэх юм байна. Энэ нь болохоор энэ дотоод шүүмжлэгчэд нөгөө хил хязгаар тавьж байгаа асуудал юм байна л да. Зөвхөн ингэж одоо энэ уур бухимдлаа дотоод шүүмжлэгч рүүгээ хандуулаа зогсохгүй тэр дотоод шүүмжлэгч гээд байгаа дуу хоолойг танд суулгаж өгсөн тэр хүмүүс рүү хүртэл хандуулах нь үр дүнтэй. Энэ дотоод шүүмжлэгчийг номхотгохын тулд та бүр өөртөө хэдэн мянган удаа хэрэлдэх болно. Хэдэн мянган удаа уурлаад өөртөө дуугаа амаа тат гэж хэлэх шаардлагатай болно. Гэтэл ингэж хэлэх тэр уур бухимдал нь төрөхгүй байгаа бол та бүр өөрөө төсөөлөд үзээрэй. Тийм жаахан гинэн цааш шиг хүүхдэд хэн яг өөрийгөө үзэн ядах тэр мэдрэмжийг анх суулгаж өгсөн юм бэ те. Тэр хүмүүсийг бодоод тэр хүмүүс рүүгээч тэр өөрийнхөө дотоод шүүмжлэгч рүүгээч тэр уурал. Ер нь бол энэ дотоод шүүмжлэгч гэдэг байгаа зүйл маань таныг хайрлах ёстой байсан. Гэхдээ таныг үзэн ядаж сургасан тэр хүмүүсийн дуу хоолой юм аа. Тэр хүмүүсийн магадгүй дууны өнгө байдаг бах. Тэр хүмүүсийн танд хэлдэг үгнүүд байдаг бах. Сүүлдээ ингээ явсаар агаад цаг хугацааны ихэнд яадаг вэ гэхэлэр магадгүй таны аав ээж чинь тийм үг хэлж байгаагүй ч гэсэндээ ийм үг хэлэх байсан даа гэж өөрийгөө хэмлэх тэр дуу хоолойр хэлж байгаа учраас тэр хүмүүс рүү уурал гэсэн байна. За энд бас зохиолч өөрийнхөө амьдралын түүхээс хуваалцсан байсан надад айгүй чухал санагдсан. Хүүхдтэй хүмүүс бас айгүй хэрэг болгох гэж бодсон. Зохиолч яг энэ нөгөө бодлоо зогсоох гэдэг аргыг ямар үед хэрэглэх хамгийн их зориг төрсөн бэ гэсэн чинь өөрөө хүүхдтэй болчоод. Яасан бэ гэсэн чинь хүүхдтэйгээ хамт байгаад хүүхдээ хараад, асраад, халамжлаад тэгээд мэдээж өөрөө аав хүн болцсон учраас хүүхдтэйгээ нөгөө attachment буюу одоо сэтгэлийн холбоос үүсгэж байгаа штэ тий. Сэтгэлийн холбоос нь тэгж үүсээд хүчрхэг болоод гүнзгий болох тусмаа дотоод шүүмжлэгч нь яг нэмээд илүү дагаал яг адилхан хүчтэй болоод байсан юм байна л та. Яг нэг талаасаа ингээд энэ дотоод шүүмжлэгч нь зохиолчийг одоо энэ их гүн гүнзгий сэтгэлийн холбоосоос энэ их хайраасаа болоод эргээд өөрөө шархлаад
хоцрох үедээ гэдэг өөрийгөө яг нэг талаас бол хамгаалж байгаа гэсэн. Тэгэхээр яасан бэ гэхээр зохиолчд ерөөсөн хүүхд ч удахгүй хүн өвчин тусчул яана, санамсаргүй ингээ осол аваарт ороод өвчүүл яана, хүн амьтанд барьцаалагдчихвал яана, сэтгцийн өвчин тусаад эдгэрхээргүй ингээ танихааргүй хүн болчвол яана гэдэг ч юм уу. Иймэрхүү сөрөг бодлоодыг бүр асар их оруулж ирээдсэн юм байна л да. Зохиолч болохоор энийгээ дотоод шүүмжлэгчийн найруулсан кино гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Хэрвээ одоо зохиолч маань энэ бодлоодыг, энэ сөрөг бодлоодыг дотоод шүүмжлэгчээс нь урган гарч байгаа, айдсаас урган гарч байгаа зүйлээ гэдгийг мэдгүй байсан бол магадгүй хүүхэдтэйгээ сэтгэлийн холбоос үүсгэх болоод зайгаа барих байсан бахаа гэж бичсэн байсан. За тэгээд зохиолчин бас нэг анхааруулж хэлсэн зүйл нь болохоор дотоод шүүмжлэгчийг бүр нэлээд сайн дарж авсны дараа л өөрийгөө шүүмжлээрээ, өөрийгөө шүүмжлэлтэй нүдээр хараарай гэсэн байсан. Тэгэхгүй бол нөгөө дотоод шүүмжлэгчийн хортой уурхин дахиад эргээд унчна. Дотоод шүүмжлэгч чинь ингээ тантай аяандаа юм амар сайхан зөөлөн харьцаад эхлэх юм байл та ямар нэг юм хурц сэтгэлийн хөдөл мөдөл байхгүй айгу тайван те. За чи минь одоо нэг энэ зангаа ингээ засчул яасан юм те. За гэтээ засбаа байсан чи явах те гэл нэг иймэрхүү мэдрэмж төрөөд ирэх юм бол та бол яг өөрийгөө эрүүл нүдээр хараад шүүмжилж байна гэсэн. Ингэтлээ бол битгий өөрийгөө шүүмжлээрээ. Бодлоо нэлээд сайн зогсоод сурсныхаа дараа эдгээрх үйл явц чинь нэлээд урагшсны дараа бодлоо орлуулах гэдэг аргыг дараа нь бид нэр ашиглах ёстой. Дотоод шүүмжлэгчийг бол яг бодибилдертэй зүйрлэж болох юм байна л да. Олон жил ингээд өөрийгөө шүүмжлээд оромжлсоор агаад тэр дотоод шүүмжлэгч юм амар том хүчрхэг тийм булчинлаг болцсон. Тэнгүүт одоо бид нэр өөр булчингаа хөгжүүлмээр өштэй. Тэгэхээр яах юм бэ гэхээр нөгөө сөрөг бодлоод нөгөө сөрөг өгнүүд гараад ирэнгүүт нь тэрийгэ дууга болгож жагаад эргээд өөрийнхөө бүх сайн сайхан зүйлийг бүх хийж бүтээсэн тэр бүх зүйлүүдийг өөртөө ярьдаг болох хэрэгтэй гинэ. Дотоод шүүмжлэгчийн дуу хоолойг дотоод магтагч одоо болгож өөрчилж гинэ гэсэн. Өөрийгөө яг үзэн ядгүйдээ гаргаж ирж харж болох нэг юм жагсаалтыг хүснэгт байдлаар зохиолч маань өгсөн байгаа. За энэний давуу тал нь болохоор өөрийгөө яг зөвхөн нэг өнцгөөс нь биш те тал талаас нь хараад өөрийнхөө бүх сайн сайхан чанарыг олоод жагсааж бичих боломжтой. За би энэний яг энэ темплейтийг нь бичлэгийнхаа тайлбар хэсэгт татаж авах боломжтойгоор оруулчих. Эсвэл та бүхэн одоо бичлэгээ төр зогсоож агаад гараараа ч гэсэндээ тэмдэглээд авах боломжтой. За тэгээ энэ темплейт болохоор өөрөө ерөөсөө огт санаа зовхгүйгээр өөрийнхөө бүх сайн сайхнуудыг өөрийгөө тултлан магтаад бичээрэй. За тэгээ бичиж чадахгүй байх юм бол итгэдэг тийм сайн найзаасаа ч юм уу те эсвэл бүр сэтгэл зүйчээс хүртэл тусламж авч болно гэж зохиолч маань зөвлөсөн байгаа. Байнга энэ жагсаалтаа хараад ерөөсөө яг л майн мэг зам уншиж байгаа юм шиг дахин уншаалах хэрэгтэй. Дотоод шүүмжлэгчийг дуугаалгахын тулд эхлээд бодлоо зогсоох юм байна. Дараа нь болохоор бодлоо орлуулах юм байна. Гурав дахь нь юу юм бэ гэхээр харах өнцгөө өөрчлөнө. Харах өнцгөө өөрчлөх хамгийн амархан гэтээ хамгийн үр дүнтэй арга нь болохоор талархал байдаг гинэ. За ер нь зохиолч бол хайр, талархал гэдэг энэ хоёр мэдрэмж бүр бүхний яг сэтгэл зүг ангаах тийм чадaltaй байдгаа гэж бичсэн байсан. Зохиолчийн бичснээр бол талархах бол эхлээд аюу хэцүү байдаг. Тэр тусмаа нөгөө дотоод шүүмжлэгчтэй дарлуулсан сэтгэл хөдлөлөөрөө өнгөрсөндөө очоо гаццсан бол бүр ингээд талархах мэдрэмж танаас огт гарахгүй. Гэтэ баг багаар хичээгээл ах хэрэгтэй. Давтаал хийгээд авах юм бол амархан болчдгоо. За энэ дээр бас нэг арга зөвлөсөн байгаа юм. Та орой орондоо очоод унтахаас өмнө тэр өдөр болсон 10 сайхан зүйлээ бодоод талархах гинэ. Талархах зүйл гэхээр хүн ингээл тушаал дэвшсэн, цалингаа нэмүүлсэн, краш болцоонд ирсэн гэдэг ч юм уу те дандаа юм том үйл явдлыг төсөөлөд байдаг. Гэхдээ та зөвхөн том зүйлд талархнаа гэх юм бол амьдралч чинь талархах зүйл аюу хол зайтай гарч ирэх байхаа. Ихэнх хүний хувьд талархал гэж юу вэ гэм бэ гэхлээр өнөөдөр нэг гоё дуу сонслоо, өнөөдөр нэг амар гоё өнгийн машин харлаа, цэцгийн дэлгүүр орсон чинь нэг амар гоё цэцэг байлаа, өдрийн хоол маань гоё амттай байлаа. Орой зурагтаар яг дуртай хүссэн киногоо үзлээ гэдэг ч юм уу те яг өдөр тутамд хүн болгон тохиолдож болох иймэрхүү зүйлс байдгаа. Бичлэгийн төгсгөлийг өөдрөөр дуусаа яах юм бол зохиолч маань бас нэг юм судалгаа дурдсан байсан. Neuroscience чиглэлээр ингээд одоо хийж байгаа сүүлийн үеийн судалгаануудад юу гэж гарч байгаа вэ гэхээр гүний тарих бол ерөнхийдөө насан туршдаа хуурж өөрчлөгдөж өсч томорд юм байна. Өөрөөр хэлбэл бид нэр өөрсдөө тархинд байгаа хуучин итгэл үнэмшлийг хаяад шинэ итгэл үнэмшил суулгах бүрэн боломжтой байна гэдэг ийм сайхан мэдээ бидэрт болгосон байсан. За тэгээ өнөөдрийн бичлэгээрээ энэ хүртэл яриа. Яагаад гэвэл яг нэг дор хэтэрхийх мэдээллээр бөмбөгтгийг хүсэхгүй байна. Дараагийн бичлэгээр болохоор магадгүй та яагаад гүнтэй нийцтэй
байж чаддгүй юм бэ? Сэтгэл готрол гэдэг зүйлийг яах юм бэ? Бас нэг маш сонирхолтой ойлголт байгаа. Өөрөө өөрийгөө хүмүүжүүл, өөрөө өөрийнхөө аав ээж нь болох гэдэг. За энэ сэдвүүдийн талаар ярилцъя гэж бодож байна. Ингээд дараагийн 7 хоногийн 4-р өдөр уулзцаая.